Офшорчдын луур илэрснээс болж нийгэм бүхэлдээ донсолж байна. Төр засагч офшортой луурчдын өмнө гараа өргөж хилээ гарган бууж өгч хэллээ. Нэр дэвшүүлэхгүй гэсэн толгой офшорчдын захаасаа нэр дэвшээд эхэлж байна. Монгол Ардын нам бол бүр найрсгаар хүлээгээд зөвшөөрч гисэн. Цензургүй багийнхны хийсэн үйлдэл хийх гэж байгаа үйлдэлийг нь зогсоох арга нь хуулийн байгууллагт гар хөлөөрөө хэрэг үүсгүүлэн зогсоох явдал үлдээд байсан юм. Тэрийгэ хийж эхлэв. Сэтгүүлч мөнх баясгалан Америкийн нэгдсэн улс руу явж олон улсын эрүүн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд ирсэн Монголын офшортнуудын тухай мэдээлэл олж авах гэж байсныг эрүүгийн цагдаагийн газрынхан зогсоож эрүүгийн хэрэг үүсгэн хэлээр гарах эрхийг нь хоригложээ. Жухам үүний тулд ээлжид чуулганыг гинц авсарлуулж офшорын тухай хуулийг хэлэлцүүлэхийг саатуулан үүнийхээ төлөө сэтгүүлчдийг мөрдөж цагдсан офшорчдынхоо эрх ашигыг нь хамгаалахын тулд Монголын төр бүхэлдээ хөдөлж хэллээ. Дараалал нь жагсаагаад үзье. Офшорчдын нэр ар араасаа хөвөрч нийгэмд маш том шууганд игдсэн. Улсын хурлын дарга ардс намын дарга энх болтын зүгээс Сангжийн баяр цогтыг нэр дэвшүүлэхгүйгээ мэдэгдсэн. Гишүүн Батцаандан өргөдлийн байнгын хорон дээр Санжийн баярыг дуудуулсан, мөн офшорын хуулийг хэлэлцүүлэхээр болсон тухайга зарласан. Энэ хоёр үйл явдлын дараагаар тодорхойгүй шалтгаанаар чуулганы гэрүүгэнд хааж завсарлуулсан. Нэр дэвшүүлэхгүй хэмээн зарлаж байсан баяр цогтын Селингаас нэр дэвшүүлэхээ авсан гэдгээ фэн нууцаараа зарласан. Үүний дараа Америк руу явж эдний эсрэг бөмбөг дэслэх гэж байсан цензургүй сэтгүүлч мөнх баясгалан эрүүгийн хэрэг үүсгэн хэлээр гарахыг нь хориглож хөл хороо тогтоосон гихчлэн. За цааш нь яриач яах вэ? Зүгээр л тойч юм. Тэр офшорчдоо нэр дэвшүүлэхгүй инээ тэрэ гэдэг бол зүгээр сонгуулийн өмнөх шоу. Товчхондоо бол ардчлан та бид нэр чулуу хөөлгөж байна. Чулуу хөөлгөж байна. Ард түмэн та нарыг 6 сарын 29-нд дийлнэ.